Дэг шамруулсан олон нийтийн оролцоод сургууль. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Баян хонгор сумын ерөнхий боловсролын эрдэм сургуульд дэг шамруулсан олон нийтийн оролцоод сургууль төслийг 2017 оноос эхлэн хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хүүхдэд ээлтэй загвар сургууль болох зорилтын дагуу сургуулийн захирлын 113 дугаар тушаал Монгол Улсын баг дунд боловсролын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 21-ийн 1-р цаалтыг үндэслэн олон нийтийн оролцоод нийгмийн эгийн хариуцлагыг бэхжүүлэхээр сургуулийн ажлын хэсгийг бодлого төлөвлөлтийн баг, хэрэгжилтийн баг, хэвлэл мэдээллийн баг гэсэн 3 чиглэлд хуваан өөргөжүүлж, мөн эрдэм сургуулийн дэргэдэх сайн дурын итгэвчтэн аав ээжүүдийн бүлэгмийг үүсгэлээ. Ингэснээр сургуулийн үйл ажиллагааг дан ганц сургуулийн захиргаа, багш, ажилчид хэрэгжүүлэн ажиллахаас гадна эцэг эх асран хамгаалагч түнш байгууллагуудыг сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулж, хөндлөнгийн үнэлгээ хийж, бодит оролцоог бий болгон, дотоод нөөц бололцоогоор дэмжин, ирээдүйн хөгжлийн эзэд болсон үр хүүхдүүдийнхээ сурч хөгжөхөд нь хамтран ажиллаж, өр нөлөөтэй байхад чиглэгдэж байна. За Баян хонгор сумын хэмжээнд бол олон нийтийн оролцоод сургууль буюу дэг шамруулалтын чиглэлээр Баян хонгор сумын тамгын газартай хамтран ажиллаж тухайн хариалагдах багийн 2 дугаараад 3 дугаар багийн нийт иргэдүүдээс хандсан уриалга санамж чиг бас хамтран ажиллах чиглэлээс байгуулан ажиллаж байна. За мөн бодлогын баримт эрх зүйн чиглэлээр бол сургууль дээр мөрдөгдөж байгаа сургуулийн дотоод журам, сургуулийн хөтөлмөрийн гэрээ, сургуулийн хамтын гэрээнд бас энэхүү чиглэлээр нийт багш нарыг өөргөжүүлсэн, нийт багш нарыг хариуцлагажуулсан, мөн эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлсэн, эцэг суралцагч багш нарын хоорондын уялдаа холбоог сайжруулсан чиглэлээр сургуулийн дотоод эрх зүйн баримт бичгүүдэд тусгагдан ажиллаж байна. Сайн дурын итгэвчтэн бүлэгмийн аав ээжүүд олон улсын чанарын 10 стандарт шалгуур үзүүлэлтээр сургуулийг үнэлж, шинэлэг санал санаачлагтай болон сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэхээр хөгжлийн хөтөч загвар хөтөлбөрийг боловсруулан тодорхой үр дүнд хүрч ажилласаар байна. Энэхүү хөгжлийн хөтөч загвар хөтөлбөрөөр дамжуулан суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, түнш байгууллагуудын бодит оролцоо 10-аас 15%, материаллаг болон материалдаг бус дэмжлэг 30-аас 35%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хөгжлийн хөтөч загвар хөтөлбөрт баг дунд ахлах бүлэг төс бүрийн сурагчдын насны онцлогт тохируулан чиглэгдсэн хөндлөнгийн үнэлгээ болон нөлөөллийн ажилд суурилсан нийт 7 ажлууд багтаж байна. Хөгжлийн хөтөч загвар хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эцэг эх хүүхдүүддээ ном уншиж өгөх нь 15%-тай байгааг тогтоож, үлгэрийн цаг буюу итгэвчтэн аав ээжүүд өөрсдөө дүр тувран сурагчдад үлгэр ярьж өгөх, эргэн хамтдаа ярилцаж, ингэснээр дан ганц багш биш, олон өнгө дуу хоолой дүр хэрэглэх түүнтэй учраа хүүхдүүдэд илүү сонирхолтой байж, сурагчид ухаалаг уншлагаас илүү 30% ойлгот сайтай үр нөлөөтэй байна. Математикийн хичээлийн сонирхолтой хэрэглэгдэхүүн ховор буюу ихэвчлэн самбар, шохоо хэрэглэх үзэгдэл дийлэнх 95%-тай байгааг олж илрүүлэн эцэг эх 50 ширхэг модон шоо, 150 ширхэг зурагт хэрэглэгдэхүүнийг хийж өгснөөр математикийн хичээлийн итгэх оролцоо ойлгоц 25%-аар нэмэгджээ. Сардаа нэг удаа сурагчдын эрүүл аюулгүй 5 дахьтай орчин бүрдсэн эсэгт зөв орчин хөндлөнгийн үнэлгээг хийж, үр дүнд нь кабинет бүрт термометр, самбар ширээ сандлын стандарт өндрийн тохиргоо, эко лед гэрэл, эко хогийн сав, хаалганы төгжээ зэрэгтэй болж байна. 6-аас 9-р ангийн сурагчдад энгийнээс энгийн аав ээжүүд амьдрах ухааны сургалтыг 21 хоногт нэг удаа явуулж, бие хүн болж төлөвшөлтөнд туслаж, бодит амьдралын жишээнээс хуваалцсан амьдрал бэлтгэхэд нь туслаж байна. Итгэвчтэн аав ээжүүд хийж буй ажлаа улам сайжруулахын тулд улирал тутам сурагчдаас тулгамдж буй асуудлын судалгааг асуумжид баригдахгүй нэр нууцлсан хэлбэрээр авч шийдвэрлэх арга замыг түнш байгууллагатай хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч ажилласан
тусгаарчилсаар байна. Мэргэжилтэн ярьж байна. Ахлах ангийн сурагчдад зориулсан нэвтрүүлгийг түнш байгууллагатай хамтран бэлтгэн гаргаж, загвар хөтөлбөртөх ажлууд өөр нөлөө үр шим дүүрэн байна. Үүний зэрэгцээ сурагчдын хичээл ойлголт, боловсрол эзэмшилтэд багшийн заах арга зүйгээс гадна хичээллэх орчин нэн чухал гэдгийг олж харж, сургуулийн гадаад ба дотоод орчныг сайжруулах 12 бүтээлч ажлуудыг санаачлан нийт 6,625,800 төгрөгийн өртөг бүхий бодит ажлуудыг өрнүүлэн хийсэн байна. Өмнөх сургуулийн үйл ажиллагаанд эцэгчүүдийн оролцоо бага байдаг байсан бол төслийн хөтөлбөр хэрэгжснээр бол эцэгхийн оролцоо бол одоо хийх нэмэгдсэн. Одоо ингээд эцэгчүүдтэй маань үйл ажиллагаагаа хийхдээ одоо хөтөч загвар хөтөлбөр гаргаад загвар хөтөлбөрийнхаа дагуу үйл ажиллагаануудаа бол хийж эхэлсэн байгаа. Сургуулийн гадаад болон дотоод орчныг эцэгчүүд маань өөрсдийн нүдээр харж тус сургуулийнхаа орчинд болон дотоод сургууль дотор юу хэрэгтэй байгаа тэтгэр зүйлсийг бол одоо хэрэгтэй зүйлсүүдээ гаргаад хийж эхэлсэн. Ингээд нөлөөллийн ажил маань маш амжилттай явагдаж бүтээлч ажлууд маань өрнөснөр бол одоо нийтдээ 6 сая гаруй төгрөгийн бол бүтээлч ажлуудыг хийсэн байна. Энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон эцэгчүүд маань бол ерөнхийдөө өмнө нь сургуулийн үйл ажиллагаанд яаж оролцохоо мэдэхгүй одоо тийм юм хэрэгтэй байна гэд харсан ч гэсэндээ тэрийг илэрхийлж чаддаггүй хэнд нь хэлж одоо асуудлыг шийдэхээ мэддэггүй байсан бол тус хөтөлбөр хэрэгжснээр бол эцэгчүүдийн оролцоо нээлттэй болж одоо үйл ажиллагаанд бол төгсөн ажиллагтаа оролцож ирсэн байна. За манай Сандрын эцэгчүүд сургуулийн үйл ажиллагаанд нөлөөллийн болон нейтраллаг дотоод нийт боломж болцоо сэтгэл зэрэг цаг заваа гарган хамтран ажиллахад сургуулийн зүгээс бидэнд насан туршдаа сууж боловсрох боломжийг хангах үүднээс олон таа сургуулиудыг зохион байгуулдгаараа давуу талтай байдаг. За энэ хуу төслийг хэрэгжихээс өмнө би одоо энэ сургуульд миний хандлага маань бол маш их тар байсан. Хаяа нэг сургуулиар ирж өөрийнхөө одоо сургуулиар юу болж байгаа хаяа мэдэж авдаг байсан. Энэ хүү төслийг хэрэгснээр бол би одоо асар их өөр болсон байгаа. Миний хандлага энэ сургуулиуд одоо гадна талаас харахад хүртэл одоо эцэгчүүд бидний хийсэн юм байх ч тэгээ сургууль дотор ороод ирэхэд хүртэл эцэгчүүд бидний хийж бүтээсэн юм байгаа. Тэгээд одоо энэ эцэгчүүд бидний оролцоо энэ сургууль бол маш хэрэгтэй байдаг юм байна гэдэг одоо энэ хийж бүтээсэн зүйлээ хараад би бол одоо сэтгэл маш хангалуун байдаг. Ингээд нийт эцэгчүүдтэй хандаж уриалж хэлэхэд сургуулийн захиргаанаас санаалсан олон төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож цаашдаа сургуулиас гадагшин чиглэсэн үйл ажиллагаа болгоноор манай эцэг сургуулийн хамтын ажиллагаа нэм чухал шүү гэдгийг тэмдэглэж хэлгээд таатай байна. Ингээд нийт эцэгчүүдтэй сургуулийн үйл ажиллагаанд өдөр тутамдаа үргэлж шинэлэг санаачлагтай оролцохыг та бүхэндээ уриалъя. Эрдэм сургууль мэ итгэл бадрасан сургаал мэ эрдэмийн оргил дадарсан мөнгөн хонхны шигтэй эрдэм сургууль мэ итгэл бадрасан сургаал